За сайн байцгаана уу Infinity English-ийн багш Нами юм. За одоогоор би яг Улаанбаатар хотоос, Монголын Улаанбаатар хотоос за манай оюутан байсан Зүнжээтэй холбогдож байна. За манай Солонгой агшин шав байгаа тийм ээ. За Зүнжээгээр хэлцүүлэх үү. За сайн байцгаана уу? Намайг Зүнжээ гэдэг. Би яг одоогийн байдлаар Англи улсын Их Британи улсын Лондон хотод суралцж байгаа. За тэгээд хүний эрхийн чиглэлээр суралцж байгаа хуулийнхаа мэргэжлийг үргэлжлүүлээд. За тэгээд энд ирээд 2 сар хагасалж байна. 2 сар хагас. За. Би өөрөө болохоор Лондонд сурч исэн байгаа. За би тэг West гэдэг ерөнхийдөө бол A-level-ээр дуусгаж исэн. За. За тэр чинь 13 онд юм уу? За 13 онд болохоор Лондонгийн годамж ерөнхийдөө амар завгүй байсан. Тэгээд айгүй их ингээл хүмүүс байнгын холигч идэг. Тэгэл амар ганган ихчнэр ийм шилэн трикотой одоо Лондонгийн таксинд суугаал те би амар хатаахал ямар гоё ингээл харж идэг байсан. За тэгээд ерөнхийдөө миний санаж байгаагаар Лондонгийн годамжаар дүүрэн одоо фаст фуд байснаа намайг байдаг жил ерөнхийдөө дандаа кофе шоп болон эрүүл хоолтын тим газрууд руу яг шилжиж исэн. Гэтэ яг бүтэн за тэгэл миний мэдхийн ингээд Marble Arch энтрийн одоо KFC, McDonald's аягүй хаагдчихсан. Тэгэл ерөнхийдөө бол угаасаа Лондон ч өөрөө multinational тийм олон улсын хүмүүс байдаг хот штэ тий. Тэгээд нэлээд олон одоо төрлийн үндэстний хүмүүстэй би бол таарлажсэн. Тэгэл айгүйх монгол хүмүүстэй таарлддаг гэсэн шүү дээ. Тэгэл нэг юм таньдаг хүнтэйгээ уулзж байгаа юм шиг танихгүй байсан ч гэсэн ингээл сайн уу гээл монгол хүмүүстэй аим ярьдаг тийм би. За 2020-2021 онд ямархан байна Лондон? За яг одоогийн байдлаар бол яг маш эсрэг ерөнхийдөө одоо сонсогдож байна. Яагаад гэвэл годамжнууд нь нөгөө нэг одоо локдаун болсон. Хөл хараад тахтаасан. Годамжинд гарахаар хүн байхгүй. Машин ч явахгүй. Төв талбайгаар хүртэл явж үзэхэд айгүй цөөх машин байсан. За тэгээд годамжнууд нь ер нь л хөнгөө айгүй хөнгөө байгаа. Яг одоогийн яг байгаа нөхцөл байдал нь тийм болчиход байна тий. Тийм. Санжаагаа бол дөнгөж анх ирж байхад бол нөгөө нэг локдаун арай зарлааг байсан. Тэгээд нөгөө tube station буюу метроны станц руу доошоо буунгууд ингээд зөндөө хүмүүс дээжсэн байхгүй. Тэгээд би эднэр бас юу яахгүй байгаа юм байна да. Нэг тэгээд өвчин энэдрээ гэж зовхгүй байгаа юм байна да гэж бодлоо. За тэгээд нөгөө локдаун зарлаад яг намайг ирээд 2-7 хоног карантинлчаад дуусаад гараад tube station руу ороод ингэсэн чинь бүр ингээд хоосон хүн байхгүй бүр ингээд метронууд нь явж байгаа нь ч гэсэн хоосон байсан. Тэгэхээр яг одоогийн нөхцөл байдалд нь бол яг тиймэрхүү байна. Тэгээд ерөнхийдөө анзаархад Монголыг бодоход нөгөө нэг фаст фудууд нарийн их л дээ. Гэтэ одоо нөгөө нэг хуучин ямар байсныг нэг мэдэхгүй болохоор надад бол их санагдаж байгаа. Тийм баг болон тайрал нэг. Миний байдаг байсан одоо би Baker Street-д амьдардаг байсан байхгүй юу? Ерөнхийдөө бол нэртэй тэгээд одоо нөгөө Sherlock Holmes энтрийн байдаг байсан годамж байхгүй юу? Тэгээд нэлээд урт тийм годамж. Тэгээд тэнд болохоор одоо нэг төгсгөлт нь нэг McDonald's, нөгөө төгсгөлт нь нэг McDonald's, голт нь KFC, тэгин готоо Subway-тэй тийм байсан байхгүй юу? Нэг л годамж. Окей. Тэгээд би тэнд чинь ингээл хичээлдээ яваал ингээл тэрүүгээр дайр жум хум аваад тэгэл явж исэн чинь нэг McDonald's нь хаагдсан. Тэгэл гээд нөгөө тишийн зам хазааж яваад McDonald's орж ice cream авч идэнгуудаа хичээлдээ явдаг гэсэн байхгүй. Тэгээд байж нэг миний ордог 2 McDonald's хоёулаа хаагдсан. Тэгснээр KFC ордог болсон байсан чи KFC нь хаагдаад тэгээд ганц Subway л үлдчихсэн.
Subway-ний хіднэр өөрсдөө нөгөө нэг түргэн хоол фаст фуд гэж үзэхгүй юм шиг байлээ. Харин тийм талхам ч гэсэн нөгөө бүхэл өөрийн талах тэгэн гутаа зөндөө ногоо энэ төр хийж идэж болдог болохоор бас тийм байлээ. Тийм. Гэтэ уг нь одоо яг нөхцөл байдал ингээд жоохон одоо корона энэ төр байхгүй байсан бол уг нь Лондон амар гоё яг discovery хийхэд амар гоё хот байхгүй юу? Амар үзэх юм. Би тэгтээ ингээд юм мэдтгүү жоох хөвгтэйсэн болохоор яг хангалттай тэгэж одоо тэн чадаагүй гэх юм уу? Ингээд гоё бас хангалттай. Би тэгтээ амар ингээд Google дээр одоо юу гэдэг 10 places to go take a photo гэж хайгаал заяа. Тэгэн гутаа ингээд нэг годомж энтерт очиод ийм граффити годомж энтерт очиод зураг авахулаад тэгээл одоо юу гэдэг амар aesthetic 10 places энтер гэж хайгаал их явдаг. Яагаад гэвэл тухайн үед яг A-level хийж байхад нөгөө нэг автобусны одоо билет байгаа шүү дээ. Чиний Oyster card гэдэг. Юм дээр миний Oyster card болохоор өнгөө явдаг Oyster card-аас аахгүй юу? Тэгээ метронд болохоор 70% хөнгөлөлттэй явдаг. Тийм Oyster card-тай. Тэгээ тэр болохоор нөгөө нэг автобусын цугаал явчихна. Автобус нь энэ тэнд хүрдэг шүү дээ. Булан тохоо болгоно. Тэгээл автобусын цугаал өстө гүйчин. Тэгэж тэгсэн. Гэтэ одоо бодохны бас ингээл Harry Potter энтрийн гоё том үзэсгэлэн байд юм шиг үлээ. Тэр мэрэнд очиж үзээгүй. Тийм тэгэл тиймэрхүү. За чи тэ мастертаа сурч байгаа шүү дээ. Тэгж байгаа. Яг одоо юу гэдэг жоохон organization skill талтай зөвлөгөө өгөх зүйлүүд байна уу? Бас одоо мастертаа, бакалавртаа сурах гэж зорж байгаа хүмүүс их зөндөө байгаа. Яг нөгөө нэг organizational skills гэхээр би яг нөгөө асуух хүн биш юм шиг санагддаг байхгүй юу? Яагаад гэвэл миний organizational skill яг уу дажгүй давгүй ерөнхийдөө өдөр тутмынхаа хийх ёстой юм хийгээд явдаг. Тодорхой хэмжээгээр план гаргаад явах нь явдаг. Гэтэ нөгөө нэг гинт бас заримдаа план өөрчлөгддөг штеп. Тэгээд тиймэрхүү тохиолдолд бас жоохон unflexible байх гэдэг юм шиг санагдаад байдیں۔ Одоо уян хатан бус. Тэгэхээр яг зөвлөж юм байна. Чамаас асууж авъя гэхээр жижиг бас тодорхой хэмжээнд оноогоо авсан. Оноогоо авсан. За тийм гутаа бас Лондонд ингээд их сургуульд мастера хийж ийн. Тэгээд хүнээр хийж ийн гэдэг чинь том зүйл ахгүй. Тэгээд би чамайг асуух нь мөн гэж бод. Ерөнхийдөө нөгөө нэг өдөр тутамдаа план гаргадаг. Яг 7 хоногийн одоо тэддэг өдрүүдэд тийм юм хийн. Яг цаг минутаар нь хийхгүй ч гэсэн тийм хийн гэсэн тийм план гаргадаг. Тэгээд яг өөрийнхөө чухал гэж бодсон юмнуудыг болохоор өдрийн эхний хагаст хийдэг байхгүй. Тэгээд нөгөө нэг яг сурах хичээл хийх юмнуудаа болохоор өдрийн 2 дахь хагаст хийдэг. Яагаад гэхээр нөгөө миний тарих өдрийн 2 дахь хагаст илүү сайн ажилладаг. Wow, good. Тэр чи амар good person to ask. Яагаад гэвэл надад ч юм бол би хэрэгжүүлж чаддгүй. Жишээлбэл энэ нөгөө ингээл интервью хийя гэж холбогдож байгаа ч аяг эртцэрдээ юм шиг санагдсан. Ерөнхийдөө нөгөө Монгол тахтаа бол тэгж эртэл зэрдэг байгаагүй. Энд ирээд нөгөө хийх юм айгүй их байгаа учраас одоо үзэх газрууд их хийж үзэх юм их дээрээс нь сурах одоо мастер бол бас нэлээд ачаалттай шүү дээ. Тэгэхээр сурах одоо хугацаа амар шаардлагатай учраас эрсэрдэг. Иш дунддаг бас өглөө 6:30 заримдаа 7-аас ирчдэг. Тэгээд орой 1 10 хамгийн оройдоо 11 гээд унтчихдаг. Ерөнхийдөө бол эрт бас хайгуу чухал байхтай юм busy хотод амьдарч байгаа үед те ялангуяа мастера хийж байгаа. Тэг их сургууль мастер бакалавр энэ чанга штэ те зөндөө даалгавар. Чанга. Ер нь л чанга. Би түрүүн сонирхож байлаа яг өдрийн эхний хагас 2 дахь хагас те энийг яг цагийн хуваагаад одоо үзэж байгаа хүүхдүүдтэй найзуудтай хуваалцаад өгөөчдөх үү? За өдрийн эхний хагас гэхээр би өглөө босоод 6 цагаас өдрийн 2 цаг хүртэл
Өдрийн эхний хагас гэж явна. За тэгээ өдрийн эхний хагастай болохоор хийхдээ юу хийдэг вэ гэхээр өөрийнхөө эрүүл мэнд тэгээд нөгөө нэг одоо фан байх байдал ч юм уу тиймэрхүү юмд илүү цаг зарцуулдаг үе гэдэг. Яагаад гэхээр бас яг энд ирээд тийм шийдвэр төрсөн гэхдээ энд нөгөө нэг аюу эрт харанхуй болдог. Тэгээ нөгөө харанхуй болсноос хойш гарахаар бас жоохон дүнгиж шин байгаа учраас төөрчгөөд идэг. Хичнээн Google дээр ч гэсэн бас энэ нөгөө нэг гудамжнууд аюу нарийнх учраас тэгээд гадуур яваад одоо дэлгүүр гарах ч юм уу эсвэл гой янз янзын гудамжнууд бас идэг штеп. Ийм кино зураг авалт хийжсэн ч гэдэг юм уу эсвэл энд ийм юу ийм парад болж исэн ч гэдэг юм уу. Тиймэрхүү юмнуудыг нь явж үзэхийн тулд өдрийн эхний хагас явж байгаа нь тэр. Тэгээд өдрийн 2 дахь хагас гэдэг нь болохоор 2 цагаас хойш гадуур явж агаад 2 цаг ихэд ирээд өдрийнхөө цаг уудаг гэсэн үг. Тэгээд өдрийнхөө цаг уугаад ерөнхийдөө миний хэлгээр бол жоохон boring тал руугаа юмнуудаа хийдэг. Тэр үед нь одоо миний нөгөө нэг цаг хийлээс ажилладаг. Би хичээл ном тэгээд одоо юу байдیں۔ Ажил хайж байгаа бол ажил хайхан тэр эсвэл бас сайн дурын ажил хийдэг энд. Тэгээд сайн дурын ажил хийх бол бас өдрийн 2 дахь хагастай цагаа зохицуулаад хийдэг гэсэн. За тэгээд өдрийн 2 дахь хагас нь болохоор минийхаар бол нэг 8 цаг үе дуусдаг. 6 цагийн турш. Вау. Чи голоор засвалгаар авдаг уу? Голоор нь нэг цаг тутамд босоод нэг юм сонголтын насгал ч юм уу эсвэл нэг өрөөгөө тойроод алхаад ч юм уу тэгээ нөгөө нэг хараагаа бас хамгаалах хэрэгтэй. Тэгэхээр нэг цаг нэг 5 минут компьютероос хол тэгээд нөгөө нэг хол байгаа юм руу ширтдэг. Тэгэхээр хараа нөгөө мууддгүй гэсэн тийм зөвлөгөө манай эмээ өгдөг гэсэн жоохон бахад. Тэгээд л тийм үнэн шүү. Намайг цанхаараа хараад уулын орой л ширтээр илгээд тэгдэж шүү. Харин энд тэгтээ нэг юм жоохон хол руу ширтгэж жоохон хэцүү гэхгүй. Гэтэ яг нөгөө нэг яг өөдөөс харж байгаа дэлгэцнээс илүү бас жоохон цонхороо ч юм уу харахаар бас үр дүнтэй. Тэгээ хараагаа муудахгүй хүн шиг тэгээд байнга компьютер дээр сууж байгаа шүү дээ ер нь аль. Тий одоо хитрхи хичээл ном ажил төрөл гэж байгаа бас эрүүл мэндээ яаж болохгүй те муутгаж болохгүй. Эрүүл мэнд хамгийн чухал яг коронагийн үеэр хүн болгоны яг одоо чухал алж байгаа юм чинь тэр шүү дээ. Дахлагаа сайжруулах, эрүүл мэндэд анхаарна гэдэг. За хоёлаа тэгвэл буцаад чиний одоо IELTS-ийн оноо авсан руу эргээд нэг жоохон ярьчихдаг. Манай дуугийн тийм биш байгаа та. Гэхдээ яг нэг 2 минут нэг хоёлаа оноо авсан талаар нь. Гэхдээ яг ингээд юу гэдгийг хичээл хийх нэг юм дадал зуршил гэж хамт байсан уу? Яг өдөр болгонд хэдэн минут ч юм уу? Эсвэл нэг тийм яг IELTS бэлтэж яхад бол байсан. Тий. Яг нөгөө нэг IELTS бэлтэж явах үедээ би давхар ажил хийж исэн л да. Ажил хийгээд Infinity яваад дээрээс нь IELTS-тай бэлтжижсэн. Гэхдээ яг өглөө босоод 6 цагт босоод яг IELTS бэлтснээс хойш 6 цаг босдог эхэлсэн юм байна л да. 6 цагт босоод нэг цаг заримдаа нэг цаг хагас ч юм уу тест хийгээд янз бүрийн юмнуудаа бас ревю хийгээд тэгээд ажилдаа явдаг. Тэгээд ажилдаа яваад ажил дээрээ байж агаад арай нөгөө Infinity-гийн хичээлүүд чинь өнжөөд нэг байдаг штеп. Тэгэхээр нэг оройн Infinity-гийн яг хичээлд явчихж байгаа. Тэгэн удаа дараагийнх нь оройн нь болохоор яг тэр хугацаанд гэрт очиод хичээлээ хийгээл. Тэгээл яг тэр хугацаанд өдөр алхаж болохгүй байх нь шүү дээ тийм ээ ерөөсөө. Өдөр алхан. Заавалчгүй нэг амар дэ 6 цаг 7 цаг 8 цагаар хичээл хийх шаардлага байхгүй. Өдөр алхан 2 цаг хийж яхад болдог. Тийм. Амжилтанд хүрэхдээ яг гол төлхөр нь consistency гэж байгаа шүү дээ. Яг тогтмол юм зүйл хийх чухал. За англи хэлээ болио гэхэд дасгал хийхтэй эсвэл одоо юу гэдгийг шинэ зүйлийг сурахад те дуулж сурахад хүртэл өдөр алган хийж авцсны эцэст аюу сайн болдог те. За окей тэгвэл оноо авсан нууцаалт хэр юм байна.
Тий, тогтмол хийсэн. Тэгээд яг уу нөгөө багш нарын зөвлөгөө маш чухал байсан. Би анх IELTS өөрөө бас бэлдсэн л дээ. Өөрөө бараг жил шахуу бэлдээд. Тэгээд ер нь нэг тэгж оноо өндөр болохгүй. Тэгээл ер нь юм хийгээлээсэн. Яг л тогтмол хийгээлээсэн. Тэгсэн мөртлөө нөгөө арга замыг нэг мэдхгүйсэн юм байна. Яг яаж хийх ёстой юм. Тэгээд яаж хийх ёстой арга замыг олсныхаа дараа бас айгуу дэжгүй хурдцтай сайжирсан юм шиг санагдсан шүү дээ. Тэгээ ерөнхийдөө бол миний анзаарснаар яг зөвхөн англи хэл гэхгүй тийм яг ямиг сурж байгаад нэг хүмүүс ингээд нэг гацалтанд орсон юм шиг байгаамаа. Ингээд юу гэдгийг ингээд яг нэгэн жигтэй ингээд гацалтанд орж байж байгаа. Тэгээд би гацалтанд орчлаа гэд хайчингуу амар муудчихдаг. Гэхдээ тэлтэйгээ харин хүн болгоных янз бүр заримынх нь 1 сар, заримынх нь 2-7 хоногч гэдэг юм уу те. Тэгээд яг гинт ингээл огцом сайжирд юм шиг юм уу? Тууштай байсан эцэст. Гэж бодоод байгаа шин. Яг уу хэл сурахад бол нөгөө гинт амар огцом сайжирна гэсэн ойлголт байхгүй тий. Яг уу нэг оюутан тэгсэн шүү дээ. Ерөөсөө 1 сар гацалтанд орсон заяа. Яг reading list дээр ингээл бүр ашаа юу ч ойлгохгүй гэл за бүр уг нь аягүй сайн гоё. Тэгэл би яг юм мэдээд байгаа юм шиг мэдхгүй байгаа юм шиг амар сонирн болоод байна гэл тэгснэ. Зүгээр чи хийгээлээ гэл би тэгж байгаа штэ угаасаа. Зүгээр хийгээлээ гэл тэгсэн чи гинт ингээл writing орсон чи ёо багш бүх юмыг ойлгоод байна гэл тэгж авсан. За ер нь нэг юм гаталтанд орох юм мөч байд юм байна гэж би амар бодсон байхгүй юу? Яг нөгөө миний гаталтанд ордоггүй гэдэг юу нь болохоор одоо юу ч ойлгохгүй байгаа ч гэсэн тэр хүн үргэлжлүүлээл байгаа штэ. Тэгэхээр ямар нэгэн байдлаар юм сураал байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг нөгөө гаталтан цаашаа ихтэй ерөнхийдөө нэг тийм жоохон сонир үе байдаг гэдэг юм уу те. Удаашрал гэвэл арай зохимжтой ах те. Зүнжээ хэр их үг цэжилдэг байсан бэ? Нэг амар бол цэжилдэг байгаагүй. Гэхдээ өдөрт нэг 20 дуугаар цэжилдэг байсан. Яг IELTS бэлтэж байхад бол гэхдээ нөгөө үг цэжлэн гэхээр нэг манай монголчуудын нэг юу гэдэг штэ үгээ орчуулахтай л цэжилдэг. Яг тийм биш үгээ өгүүлбэрт оруулж өөрөө өгүүлбэр зохиогоод тэгээд тэр өгүүлбэрээ орчуулад тэгээд тэр өгүүлбэрээ ярианд ашиглаад ингээд нөгөө давхар явахгүй бол тэр өгүүлбэрээ ойлгоод идэм мөртлөө нөгөө нэг тал back of the mind гэж ярьдэн штэ. Back of the mind байгаад идэг гэсэн мөртлөө ашиглахгүй. Ерөөсөө тэгээд ингууд нөгөө үгээ мартчихна. Тийм учраас яг тогтмол гой зөвлөх байна. Тийм. Тогтмол яг хэрэгл ашиглаж л сурах ёстой юу гэхээс тэр үг одоо back of the mind байгаад байна уу байхгүй нь нэг ялгаагүй ашиглаж л байвал. Одоо жишээлбэл би ингээл за юу гэдгийг англиар ярихгүй. За нэг сар боллоо л гэж бодъё л да хэрэглэхгүй. Бод ингээд яачдаг байхгүй. Мартаал хэлдэг. Энийг хийдэг. Нөгөө өвч юу илээ гээл бүр амар их ашиглаж байсан үг хүртэл мэдхээ болчдөг. Яг нөгөө англи хэлч өөрөө хэрэглүүр ахгүй тий юм хэрэглээ ахгүй. Тэгээд тийм учраас үгээ цээжлээд өгүүлбэр зохиогоод тий Тэгвэл найзуудтайгаа хэрэглээд яриад ингэж тэр чинь сайн суудаг тийм ээ. Наа чи өстой гоё арга, өстой зөв арга хэрэглэсэн биз дээ. Чи бэлтэж байгаа яг англи хэлээ үзэж явах үедээ ном хэрэг уншдаг байсан бэ? Англи дээр. Ерөнхийдөө нөгөө нэг би яг ном унших дуртай төрлийн хүн биш ахгүй юу? Тийм үү. Яг хичээл хийх дуртай. Гэхдээ ном унших одоо уран зохиолын ч юм уу ном унших дургу ерөнхийдөө. Тэгэхээр юу яадаг гэсэн нөгөө IELTS-ийн юунууд байдаг штэ параграфууд текстүүд байдаг штэ тэр текстүүдийг айгуу хүншдэг байсан. Зөв. Янз янзыг бүр ингээд өдөрт 5 6 7 8 хамаагүй ингээд нөгөө юунаас интернетээс хайгаад олдог штэ тэгээл тэрийг уншаал энэ чи ингэж байгаа мэн тэр тэгж байгаа мэн гэд ерөнхийд нь яг тестүүдийн бүгдийг хийхгүй ч гэсэн амар их тийм текст уншдаг. Тийм бүр сэдвийн
одоо юу гэдэг ямар ч хамаагүй сэдв орж ирж болно гэд би сэдвийнхаа дагуу үлэн байх гэж хэлдэг байсан байхгүй юу. Үлэн юм шиг олж уншчээ гэдэг хэлдэг байсан шүү дээ. Аа. Байсан шүү гэж одоо ч гэсэн тэгж л ахал та. Чи daily planner гэдэг зүйл ашигладаг гэж хэлсэн тий түрүү. Яг уу ерөнхийд нь ашиглана. Гэхдээ нөгөө нэг утсан дээр план хийгээ явцдаг яг бичдэг. Гэхдээ ерөнхийдөө яг миний бодлыг санагдсан шүү дээ. За зүгээр маргааш ингээл хийчнэ гэж бодонгод тийм эсвэл хоош нь тавьчихсан юм шиг надад айгу санагдаад байгаа байхгүй. Тэгээд одоо юу гэдэг нь тодорхой хэмжээнд миний планер бол энэ байна л да. Би юм жижигхэн байх тусам надад айгу таалагддаг. Аа. Тэгэл хаа явж байгаа гэж хийвэл хийхээр зүгээр Кермалад явбал явах байхгүй. Миний энэ бол зүгээр л нэг Монгол номын дэлгүүрт байсан Монгол юм байхгүй. Тэгээд бичээгүй хэсэг үзүүлж байна. За тэнгуутаа ингээд ийм он сарыг нь өөрөө бичдэг. Заавал юу гэдэг юм өдрө болгон хийгээд байхалгүй. За тийм би одоо үзэж байгаа манай сурагчид ирээдүйд сурагч болох хүмүүс, ирээдүйд англи хэл үзэх хүмүүст би зүгээр жижигхэн зөвлөгөө өгөх гээд яадаг. Зүгээр одоо юу гэх юм. Одоо жишээлбэл би ингээл чамтай интервью хийхээр ингээд бичсэн. Яг чухал юмнуудаа. Тэнгууд ингээд яхаар зүгээр ингээд дэлгээд дэвтрээ ингээд ширэн дээр дэлгээд ингээд орчихдог байхгүй. Тэнгууд өглөө жишээлбэл энийг харчаал нэрээ тийшт гээд энийг амжуулчаад хойно нь ингээд тиг зурхаар ингээд амар кайф өгдөг байхгүй. За ингээд тэгэхээр бас юу гэж зөвлөх гэдэг юм гэхээр ингээл англи хэлч байдаг юм уу, юу ч гэдэг юм те хятад хэлч гэдэг юм уу бүх юмыг сурахтаа хийхдээ ингээд тэмдэглэжээд тэгээ тэмдэглэсэн гэвэл амар өөр юм шиг санагдав. Тэгээ чи болохоор ингээд утсан дээрээ тэмдэглэж байгаа учраас чиний тэмдэглэсэн юмнуудаа ямар ч гэсэн дабл чек хийгээл те. За энийг хийчлээдээ гэл ингээл гой сэтгэл чинь амарч байгаа штэ. Ингээд өөртөө уг нь суулгамаар байгаа. Тэгээ хүн болгоо жишээлбэл юу гэдэг юм. За өнөөдөр 20 цээжлэнэ гэд тэ. За тэгээ унгатаа цээжилж унгатаа хойно тик зураал. За болчлоо. За 20 үгээрээ хэлбэр зохионоо гэж биччихэл дахиад хойно тик зураал. Бүх аргаар явбал амар зүгээр санагдаад. Би бол энэ нэг сүүлийн хавьд өөртөө бүр маш суулгаж байгаа. Тэгээ чамд одоо мастераар сурж байгаа хүмүүс тэгдэг юм яа гэвэл бидэрт бүр ингэ сургуулаас планер таруулж өгдөг гэсэн шүү дээ. Тийм үү. Энд бол яг нөгөө юу байхгүй болохоор онлайнаар байгаа одоохондоо бүх юм. Тэгээд сургууль руугаа нэг л удаа очиж үзсэн. Яа. Харин тийм ээ ерөөсөө ингээд нөгөө дандаа локдаун байгаа учраас гарах нь эрсдэлтэй. Тэгэхээр чинь тэгэл яг сургууль руугаа л явъя гэж бодохгүй байна. Яг нөгөө нэг миний хэрэгэлдэг аппликейшн гэдэг байхгүй планер Jota гэдэг. Тэр болохоор яадаг ингээд нөгөө одоо яг энийг өглөө одоо бас одоо нэг чухал юм хий гэж бодно штэ тий. Нөгөөдгөө планер дээрээ бичнэ штэ. Тэгэнгүүтээ энийг яг хэдэн цагийн үед хийндэ гэж сэрүүлэг тавьчихдаг. Тэгэнгүүт утсан дээр сэрүүлэг ирдэг. Тэгээд энийг хийх цаг болж байгаа юм байна да гэх. Тэгээ одоо хийх ёстой юм хийчихэд тэгэнгүүтээ тэр юм дээрээ календар руугаа буцаж ороод нөгөөдгөн дээрээ дарангууд ингээд кросс аут хийчихдэг байхгүй. Тэгэнгүүт ингээд яг юун дээр дэвтэр дээр бичиж байгаатай яг адилхан. Гэхдээ нөгөө миний утсаар планер ашиглах нь яагаад гэдэг вэ гэхээр би нэгт айгу муухай ичдэг. Тэгээд планер жоохон тийм муухай харагдаад байдаг байхгүй. Тэгээд нөгөө нэг юм гой өнгөтэй цэцэг мэцэг одоо юу гэдэг амар тийм феминин юм дуртай. Тэгэнгүүтээ тэрийг өөрөө зурж чадахгүй дэвтэр дээрээ. Тэгэнгүүт гэхдээ яг бол яг адилхан юм чинь тий. Угаасаа смартфон бүгдээрээ л ашиглаж байгаа юм чинь тэгвэл бас энэ дээрээ планераа хөтлөө явуул зүгээр юм байна тий. Тийм бас тэгэж болно. Гэхдээ нөгөө нэг гараараа юм бичингууд сандаг бас хэдэн төрлийн хүмүүс байдаг штэ. Тэгэнгүүт одоо би болохоор зүгээр хүн надаа юм хэлээд ч юм уу эсвэл уншиж явах явцдаа илүү хурдан одоо ойлгодог. Заавал бичээд авах нь бодлого байдгүй. Гэтэ араа чиний нэг давуу тал чинь чи өөрийгөө айгүй сайн тодорхойлсон юм байна. Чи ингээд одоо би ингээд сонсохороо сайн тогтоодог тий. Би үзгээрээ сайн энэ төр гээд чи өөрийгөө тодорхойлж байгаа чинь чиний давуу тал юм байна.
Одоо жишээлбэл би болохоор яг чиний хэлдгээр би бичиж тогтоодог юм. Жишээлбэл одоо Лондонд англи хэл тийм сайн очиагүй. Тэгээ шууд амар академик хичээл рүү орсон учраас надад айгүй их үг чирлэх. За тэгэл biology, chemistry гэсэн хичээлүүдийг судлах шаардлага. Тэгээ тэр үед болохоор би ингээд 1 паундын дэлгүүр гэж байдаг шүү дээ. Одоо юу гэдэг вэ? Нэрийг мартсан бах яа. Poundland шүү дээ. Тийм. Ороод тэнгууд нэг юм амар олон гоцтой дэвтэр үүдэн шүү дээ. Цаас нь нэг сайн биш. Гэтэ ингээд Монгол цаа нэг иймэрхүү зузаан ингээд нэг юм дэвтэр шүү дээ. Тэнгууд нэг би одоо энэний тал шиг энэ дэвтэрний ингээд юм тал шиг тийм худалдаж аваад нэг бичнэ. Нэг тал дээр нь англиар бичрэнгуудаа нөгөө тал руу нь харуулж байгаа монголоор бичээд урангуудаа шууд хайдаг. Тэг ингээд бичиж байгаа л бүх үгнүүдээ тэгээд бараг 10 20 удаа бичээд урангуудаа нөгөө бид нар нөгөө айгүйх definition тогтоох хэрэгтэй. Тэнгуудаа тесттэй хийгээл багш юу гэсэн тесттэй хийгээл тэгэл үгтийн 10-аас 8 алдсан байвал нөгөө алдсан үгнүүдээ цуглуулаад дараа нь алдсан үгнүүдээрээ дахиад бичээл гэдэг гэсэн байхгүй. Тэнгууд одоо ингээд бодохоор би ингээд бичиж цээжилдэг. Одоо ч гэсэн жишээлбэл юу гэдгийг ямар нэгэн quote ч юм уу тийм жишээл интеракт цээжилмээр байвал би ингээд бичдэг байхгүй. Тэгэхээр амар чухал зүйл өөрийгөө тодорхойлох хэрэгтэй. Тэгэхээр чиний баг одоо даваа тал чинь тэр хаан. Тэгэхээр бас үдж байгаа хүмүүстэй ч ихсэн тийм өөрснийхээ сурлыг тодорхойлоод өөрийгөө тодорхойлох нь аюу зөв тий. Жишээлбэл дан үзэж тогтоодог хүмүүс ч гэсэн байж болно шүү дээ. Одоо жишээлбэл бол уншаад тогтоодог. Тэгээд одоо юу гэдэг уншиж байхдаа анхаарлаа аягүй сайн төвлөрүүлээл тэгэл одоо тогтоочдөг. Бас нэг тийм төрлийн хүмүүс эдэн штэ. Давхар юм одоо цаана нэг юм мультитаскинг хийж юм адахдаг тийм нэрээ. Одоо манай бас Infinity-гийн багш Номи надад тийм өгөж санагддаг. Номи үзчихвэл харин Номи ингээд оффист ингээд юм шалгаад сууж байхдаа давхар ингээд бичлэг тоглолцсон. Тэг ингээд бэкграунд нэг юм ингээд тоглуулаад тэгсэн мөртлөө ингээд юм айгуулаг хийгээд байдаг байхгүй юу? Тэгэхээр Номи бас тийм байна. Тэгэхээр яг өөрийгөө тодорхойлох нь л амар чухал. Тий. Одоо тэгэл зарим жишээлбэл амар тухтай байдалд орж иж хичээлээ амар сайн хийгээддэг шүү дээ чимээгүй. Зарим нь болохоор мангар шуугантай газар тэгээ кофе шоп мод гэсэн мангар чимээтэй газар. Тийм зарим нь болохоор яг ингээл бүх юмаа ингээл гаргаж тавьчаал хичээлээ хийдэг бол зарим нь ингээд юу гэдэг ингээд зөвхөн компьютер ууртаа тавьчаал ингээд хийж мэгээл гэдэг шүү. Би бол яг зөвхөн компьютер ууртаа тавьж байна. Тийм. Тэгэхээр өөрийгөө яг тодорхойлоод өөрийнхөө нөгөө comfort zone гэж байгаа шүү дээ. Тэрийг айгүй зөв тодорхойлох хэрэгтэй юм шиг байна. За заавал comfort zone гэдэг тухтай газар биш шүү дээ. Чиний өөрөө танагдж байгаа замраагүй газар ч байж болохгүй тий. Тийм би бол яг яад тийм ингээл зориулаад за одоо ингээл юм хийдаа гэж суугаад хийдэг хүн ерөөсөө биш. Би ингээд зүгээр ингээл яг suddenly гэх юм уу те. За хийвэл суугаал тэнгуутаа ингээд заавал дэвтэр дээр бүх юм тэмдэглэчихэд тэгээд ингээд шивж мэвдэг айгуу сайн. Тэгээд одоо жишээлбэл миний хажууд ингээд 3 4 дэвтэр байгаа. Энэ саяных энд дахиад нэг бүр дахиад миний хажууд ийм хүмүүс байдаг байхгүй юу? Яг дэвтэр бүр ингээд цуглуулдаг байхгүй юу? Тэгээд номын наад нөгөө дүүрээ ингээл хэрэглээгүй эхлүүлсэн ингээл номнууд байгаа. Тэнгууд ингээл бүгд өөрөө ингэсэн гэхдээ үүрэгтэй. Энд дээр ч ингээд одоо Infinity-гийн YouTube-ийн бичлэг хийхдээ өг мүгээ тэмдэглэдэг ер нь. Тэнгууд энэ дээр болохоор энийг болохоор баг ингээд дандаа personal юм яг одоо ирүүл хаална мална ч гэдэг юм уу те нэг тиймэрхүү. Энэ болохоор зүгээр дан ингээд ноорог уусан юм хямдхан дэвтэр хавцсан. Тэнгууд энэ болохоор ингээд планер. Их мэдчлээ ингээд би өөрөө бичиж тогтоодог юм болохоор ингэж л явд юм байна. Ийм л юм байна. Өөрийнхөө хайгуу чухал юм байна.
Тэгээд сүүлийн үед бас би нэг юм хийгээд байгаа нь би өмнө нэг подкаст хийдэггүй байсан. Англи дээр бол зүгээр дандаа ингээл влог ч юм уу эсвэл National Geographic-ийн ингээд бичлэгүүдийг үзэж нөгөө background information-аас тайлбарладаг. Нөгөө айлт чи өөрөө дан ингээл янз бүрийн сэдв ирдэг шүү дээ. Дандаа scientific ингээл юу л юу ирэх боломжтой учраас би ингээд background knowledge аюу сайн. Би шалгалт өгөхгүй ч гэсэн ер нь бол би хэлдэг шүү дээ. Байнгын нөгөө маратонд гүйж байгаа юм шиг байх. Тэгэл дандаа тиймэрхүү ингээл бичлэг үздэг байсан чинь сүүлийн үед одоо англи дээр юу подкаст сонсож байгаа. Тэнгууд бас ингээд харахаар одоо ямар нэгэн ажиллаа ч юм уу хийж ангууд подкаст тоглуулад юмаа хийхээр бас амар гоё хантай юмаа хийж байгаа юм шиг байдаг болсон байлээ. Ингээд just туршиж үзээрэй. Аюу гоё юм биш. Би тэгтээ ер нь нөгөө нэг юм хийж байхдаа гадна background noise надад ямар ч нөгөө шаардлагагүй. Одоо ингээд миний хажууд би юм ингээд арилж исэн ч гэсэн хамаагүй өөрийгөө ингээд вакуумжуулж чаддаг учраас ингээд хаанч байсан хамаагүй зүгээр надад компьютер маань тэгээд унших хэвээр ном маань ч юм уу хийх хэвээр юм маань байж лах юм бол тэгээл нөгөө хийх хэвээр юм хийдэг. Тэгэхээр тий яг подкаст тэгээд сонсох юм бол нөгөө харин подкаст зүгээр нэг өнгөрчин гэж байгаа. Ерөөсөө юм анхаалаа айгуу сайн хандуулж чаддсан юм тий ямар нэг фокус сайн байна тий. Чи яг хийхдээ ганц хоёр зөвлөгөө байл өгөөж. Яаж яг нөгөө нэг яг энийг л хийн энэс өөр юм хийхгүй гэсэн майндсеттэй байх хэрэгтэй юм шиг санагдтыг. Тэгжээж амар технологи фокуслдаг. Тэгээд яг одоо уншиж байгаа сэдвэж майл бэлтгэд бол ингээл одоо юу гэдгийг шоу ингэж ирдэг эсвэл одоо зураг одоо юуны шоуны зургийг авахд камер ингэж хөдөлдөг гэх нэг тиймэрхүү юм зарж ирдэг шүү дээ. Тэгээд гол яг өөрөө тэр орчин дотор нь ороод яг ингээд миний хажууд ингээд шоу байгаа. Тэгэнгүүт энэ бас нэг хүн камер бариад сууж байгаа. Тэгэнгүүт тэр камерын яаж хөдөлж ийн гэдгийг би өөрөө харж байгаа юм шиг яг ингээд өөрийгөө яг тэр ертөнцийн дотор нь оруулаад бүх юмаа төсөөлөөд тэгж хийдэг. Хичээлийг ч гэсэн бас яг тэгж хийдэг. That's a good one to be honest. Туршнаа. Наачаа юу байсан нэг үг цэжлэхэд бид нар төсөөлөөрэй л гэдэг шүү дээ тий. Шиг уншиж байгаа ч гэсэн төсөөлөөрэй тий. Тий. Одоо нөгөө үгийг цэжлэн гол ингэдэг шүү дээ. Солонгоогч тэгж хэлдэг байсан нөгөө үг тус бүрийг өөр хүн байна гэж хардаг. Тэгвэл энэ балтай байна, энэ тараа байна гэж харж байгаа шиг яг энэ нүг вэ, тэр үг вэ гэж харахаар тэгвэл нөгөө ойролцоо тэрэтэй хоёр өөр хүн байна гэж хардаг шүү дээ. Яг тэр шиг ойролцоо бичлэгтэй ойролцоо утгатай ч юм уу хоёр үгийг хоёр өөр хүн байна, хоёр өөр үг байна гэж харна шүү дээ. Яг тэр шиг төсөөлөд одоо хэрэгтэй бол яг тэр юмаа ингээд төсөөлөд одоо цонх гэх юм бол ийм цонх гэдэг ингээд төсөөлөд тэгэнгүүт тэр үгийг цонх болгоно тэр одоо төсөөлөл нь сандарна гэсэн үг л дээ. That's a good one тий. За хоёлын ер нь ингээд өндөрлөхөө дөө. Чи бас одоо өдрийн эхний хагас чи явж байгаа бас хэрэгтэй юмнуудаа тий. Тэгээд аюул сонирхолтой зүйлүүдийг ярьсанд зүнжээдээ маш их баярлалаа. Тэгээд бас хичээл номдоо сайн шандаад гоё боловсон хүчин болоорой. Тэгээд Монголдо эргэж ирээд ихийг бүтээгээрэй. За тэгээд Лондонгийн гудамжаар одоо аялж байгаа стори бичлэгүүдээ хуваалцаарай дараа нь тий. За тэгээд бас өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За хэлцүү байна. Таачсан арай сайхан өнгөрүүлээрэй. Тэгээд энэ бичлэгт урьж оролцуулсанд баярлалаа. Тэгээд олон хүүхдүүдэд англи хэлийг заагаад одоо тэр хүүхдүүдийн одоо ертөнцийг нээгээд тэгээд мөрөдөлд нь нэг алхам ч гэсэн арьцуулахад бас хувь нэмрээ оруулаарай. За баярлалаа.
За чи тэ өнөөдөр ингээ юу их чинь та? Өнөөдөр миний нөгөө нэг assessment-ууд ярьсан байгаа. Өнөөдөр бол ерөнхийдөө бүтэн хичээлээ. За. Тэгвэл тэгээд дараа нь холбогдъё. Өнөөдөр ингээ орж оролцсонд маш их баярлалаа. За тэгээд бас үзэж байгаа хүмүүст айгүй их мэдээлэл гоё зөвлөгөөнүүд өгсөн гэж айгүй их найдаж байна. За тэгээд манай бичлэгийг нь төгсгөл хүртэл үзсэн одоо үзэгчид, оюутнууд, тийм ээ ирээдүйн оюутнууд та бүхэндээ баярлалаа. За тэгээд манай одоо YouTube сувгийг лайклаад subscribe хийдэг лөө. Манай YouTube subscribe хийгээд лайк дараад тэгээд бас зүнжээгээс асуух юм байвал комент бичиж болох уу? Комент бичиж олно би хариулна. Бас нөгөө өмнө нь видеонд орсны дараа айгүй олон хүмүүс аялал яаж өгсөн бэ гэдэг юм уу нөгөө нэг нэр айгүй өргөц учраас Facebook-ээс олоход амархан. Зөв. Айгүй олон хүмүүс надаас асуусан. Тэгэхээр тэгэж бас асууж олно. Зүнжээ чи айгүй нээлттэй санагдаад байгаа ш надад айгүй уриалгахын тэгэл. За тэгээ окей гэж байж. Яг нь flexible байх нь амар хичээдэг болохоор. Good. Наач амар гоё чадвар штэ. Бас тийм. Тэгээд хүн туслана гэдэг чинь өөрөө бас гоё те. За нэг тийм байна. Тэгэхээр YouTube бичлэгийн маань бас шеэрлж бусдаа түгээгээрэй. Аюу гоё зөвлөгөөнүүд зүнжээ маань өгсөн маш их баярлалаа. За ингээм өнөөдөр өндөрлөе да. За баярлалаа. Bye bye.